Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод хүүхэд залуучууд чөлөөт цаг зав нь зөв боловсон өнгөрүүлэх газар мөн үзрүү үйлчилгээний төвөд хуруу дарамт цөөхөн байдаг. Харин амралтын өдрөөр гэр бүлээрээ найз нөхдөөрөө очиж цагийг зугаатай өнгөрүүлж сэтгэл сэргээж нүд бийсгэх үзмэртэй нэгэн газар 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай Улаанбаатар зоопарк 2017 оны 12 сарын 30-нд үйл хаалганы нээсэн нийслэлийн хүүхд багцлууд залуучууд зориулаад нэгдэд одоо бараг 2 жилийн хаваа дээр хурж ирж байна. 2017 оны 100 үүсгэн байгуулахаар ярьж тохироод бидний дөрвөн залуучууд нийлээд энэ зоопаркийг нээхэр болсон. Тэгээд тасардгүй 6-7 сарын турш дотоод зохион байгуулалт одоо амьтдынхаа аквариум, сав, тор бидний хийгээд 12 сарын 30-нд үйл ажиллагаа нээсэн. Тэгээд 18 оныхаа 6 сарын 1-нд дахиж үйл ажиллагаагаа бүр томруулж одоогоор 1400 м2 талбайтай амьтны хүрээлэн ажиллаж байна. За та бүхэн манай зоопаркийн хамгийн гол хүүхд багцуудын үзэх дуртай сармөгчинг харж байна. Энэ хоёр сармөгчин маань макак төрлийн сармөгчин байгаа. Нохоо сармөгчингийн төрөл 92 одоо манай зоопарк нэгтгэхээс хойш ирээд одоо 2 жил орчим болж байгаа. Нэг нь 4 настай, нэг нь 3 настай нэр юм сармөгчин байна. Энэ сармөгчин маань ерөнхийдөө бол хүүтэн яг сармөгчийн амьдардаг орчинд ойролцоогоор нэг 10 орчим градус хүтэрдэг. Тийм болохоор танхимын нөхцөлд одоо манайх шиг юм зоопарктай газар бол энэ сармөгчин бол байхад бол ямар нэгэн асуудал байхгүй. Тийм байдаг. Ирэх жилээс үржилтээ орно. Одоо тэгээд бид нэр үр төлөө хүлээж авах гэсэн бодолтой байж байгаа. Манай зоопарк үндсэндээ 7 хэсгээс бүрддэг. Хамгийн эхлээд орж ирэхэд бол ухтар танхим өгтөж байгаа. Тэгээд тэрний дараагаар ухтар танхимд маань 15 тонны аквариум, тэгээд сармөгчин, далайн яст мэлхий аквадууд үүдэг. Тэгээд дараа нь залгуулад мөтгөгчдийн өрөө гэж байгаа. Мөтгөгчдийн өрөөнөөс гарч та бүхэн одоо манай амралтын өрөөнд орж ирсэн байна. Манай амралтын өрөө маань 8 тонны цэнгэг усны цөөрөмтөө ийм койгээд алтан загсаар чимсэн байдаг. Энэ өрөө минь хажууд ийм цагаан өрөө гэдэг дан загсаар чимгэлсэн цагаан өрөө байгаа. Бид бүхэн бол манай зоопаркийн амьтдууд загсуудыг бол бүгдээр хэдэд ард улсын одоо Бээжин, Тэнжин зэрэг хотуудаас авчирсан. Бус амьтдаа бол эндхийн ховор сонио амьтанд тижээдэг хүмүүсээс цуглуулж авсан байгаамаа. Энэ матар сармөгчин зэрэг амьтдыг одоо далайн яст мэлхий эднийг бол энд тижээжсэн хүмүүсээс бид нэр тохирцсны үлсэн дээр аваад одоо энд өмчнүүдэд тижээж байгаамаа. Манай Улаанбаатар зоо аквариум буюу Улаанбаатар амьтны хүрээлэн байна. Нийслэлийнхаа хүүхд багцууд болон нийслэлийнхаа нийт иргэдэд зориулсан юм амьтны хүрээлэн юм аа. Цагийг зугаатай өнгөрүүлээсэй гэж нийслэлийн иргэдэд уриалж байна.